видео үзүүлж байна. Кесарийн хагалгааны тухай таны мэдвэл зохих 11 чухал зүйл. Кесар буюу хийсвэр хагалгаа нь дэлхийд дахинд маш түгээмэл хийгддэг бөгөөд зөвхөн Америкийн нэгдсэн улсад гэхэд нийт төрөлтийн 32.2% нь буюу жил бүр 1.2 сая эмэгтэй хийсвэр хагалгаагаар төрж байна. Уг та цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа юм. Ингээд та энэхүү ажилбарын тухай мэдэж байх хэрэгтэй зүйлийг хүргье. 1. Зарим тохиолдолд кесар хагалгаа нь өөрөөрөө төрснөөс илүү аюултай байдаг. Ургийн буруу байрлал кесар хагалгаа хийлгэх шалтгаануудын нэг болдог. Харин ихэр хүүхдүүдийг их хөвчлэн кесар хагалгаагаар төрүүлдэг байна. Эхрүүдийг өөрөөрөө төрүүлэх үед зарим эхчүүд эхний хүүхдээ өөрөө төрүүлж чаддагч дараагийнх дээрээ сандарч асуудал үүсгдэг учраас хагалгаа хийх шаардлага гардаг байна. Мөн плацента превия буюу ихэс ургийн гарах хэсгийг хааснаар их ураг хоёрын хин хянан цус харвах магадлал ихсэж ураг эрүүл төрөх боломжгүй болдгоо. Түүнчлэн чихрийн шижин зэрэг эхийн талаас гаралтай өвчнүүд болон ургийн жин хэвийн хэмжээнээс их байх зэрэг төрөх үед хагалгаа хийх шаардлагатай нөхцлүүд үүсдэг байна. 2. Кесар хагалгаа нь түгээмэлч нэлээд эрсдэлтэй хагалгаанд тооцогддог. Кесар хагалгаанд хурдан шуурхай аюул багтай боловч хагалгааны үед цус алдах, халдвар авах болон дотор эрхтнүүдийг гэмтэх зэрэг эрсдлүүд байдаг гэжээ. Тухайлбал кесар хагалгааны үед уушгин дэх цус бүглэрөх эрсдэл өөрөөрөө төрснөөс хэд дахин илүү байдаг. Мөн хагалгааны үеэр хүүхдийг зүсэх, төрсний дараа хүүхдийг хүчээр амьсгалуулах гэх мэт эрсдлүүд тулгардаг байна. 3. Хагалгааны үеэр та сэрүүн байна. Хагалгаанд орохоос өмнө нугасны мэдээ алдуулагч тарьснаар бүсэлгийн хэсгээрээ мэдээ алдалттай кесар хагалгаа болдог. Өөрөөр хэлбэл таны нугас руу мэдээ алдуулагч тарьснаар та мэдээ алдах ба хагалгааны үеэр таны хөвлийн хэсгээр даралт мэдэгдэх боловч өвдөлт мэдрэгдэхгүй. 4. Кесар хагалгааны үед хүүхэд ээжээсээ авах ёстой ашигт болон ашиггүй бактери бүрэн авч чаддаггүй. Эхийн хөвлий болон умаа хэсэгт хүүхдийн гидсний микробиом агуулгаддаг бөгөөд энэхүү бактериуд нь төрөх үед ихээс урагт дамждаг байна. Уг бактериуд хүүхдийн гидсэнд ороод ямар хугацаанд яаж нөлөөлдөг талаар эрдэмтэд судаасаар байна. Зарим судалгаанаас үзэхэд эдгээр бактериуд нь таргалалт, харшил зэрэг зарим өвчнүүдийн эдгэрэлтэнд нөлөөлдөг гэжээ. 5. Кесар хагалгааны дараа эхийн биеийн эдгэрэлт удаан байдаг. Өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд 1-2 хоногийн дараа харин кесар хагалгаагаар төрсэн эмэгтэйчүүд 3-4-7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байдаг байна. Өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд 1-2-7 хоногийн дараа хэвийн байдалд ордог бол хагалгаагаар төрсэн эмэгтэйчүүд 1-2 сарын дараагаар хэвийн байдалд ордог байна. 6. Хагалгааны дараах өвдөлт их. Зарим эмэгтэйчүүд төрөлтийн өвдөлтийг мэдрэхгүй гэсэндээ хагалгаа хийлгдэг боловч хагалгааны дараах өвдөлт гэж бий. Кесар хагалгаа хийлгэсний дараа эмнэлгээс гарахад маш олон төрлийн эм тариа хэрэглэж өвчнөө нандах хэрэгтэй байдаг бол өөрөөрөө төрсэн хүн өвдөлт бараг мэдэрдэггүйгээс гадна хурдан эдгэрдэг байна. 7. Эдгэрэх үе шатууд нь хагалгаагаар төрсөнтэй адилхан байдаг. Хагалгаагаар төрсний дараа эхний 2-7 хоногт хүнд зүйл өргөхгүй, машин барихгүй, 4-7 хоногт алхахаас өөр дасгал хийхгүй байх. 6-7 хоногийн дотор бэлгийн харьцаанд орохгүй байх зэрэг төрсний дараах гам барих хэрэгтэй болтгоо. 7 хоногийн дараагаас хэвлээд их оюутал нь эдгэрч эхэлдэг. Хагалгааны үеэр гидсний булчинг зүсдэггүй боловч хүүхэд тээж байх үед хэвлийн арьс баг зэрэг суларсан байдаг. Хэрвээ та дасгал хийхээр шийдсэн бол маш багаас эхлэх хэрэгтэй. Тухайн үед өвдөлт мэдрэгдэж эхэлбэл болох нь зүйтэй. Мөн гүөхээс өмнө сайн алхах хэрэгтэй. Үгүй бол давсагны сулрал үүснэ. 8. Хагалгаанаас үүдэлтэй сариу үлдэнэ. Хагалгааны зүсэлтийг ар цагны ясны дээхэн талд хүүсний нүхнээс доогуур 10 см-ийн урттай зүсдэг. Ихэр эсвэл ураг хэд том байвал нэлээд том зүсэлт хийдэг байна. Оюутлын шин технологи гарч ирж байгаа учраас оюутлыг тань маш жижиг шарх үлдээхээр ойж болох юм а. 9. Нэг удаа хийсвэрт орсон бол дахин орж болно гэсэн үг биш. Нэг удаа хийсвэр хагалгаагаар төрсөн бол дандаа хийсвэрээр төрнө гэдэг нь хуучинсаг үзэл. Хэрвээ та эхний удаа хийсвэрээр төрсөн бол дараагийн удаа өөрөөрөө төрөх талаар эмчтэйгээ зөвлөлдөж боломж байгаа эсгээ ярилцаж үзэх хэрэгтэй. 10. Олон удаагийн кесар хагалгааны дараа эрүүл мэндэд эрсдэлтэй. Хагалгааны сорвноос үүдэлтэй сорвийг тойрсон шинэ эд үүсдэг.
Энэ эд дараагийн удаа жирэмсэлэхэд умаараа орох эрсдэлтэй. Ингэж орсон тохиолдолд амьд хүрэх аюултай болдог. Олон удаа кесар хийлэгвэл төрөх үед цус алдах, давсаг гэдсний гэмтэл зэрэг эрсдэл үүсдэг. 11. Кесар хагалгаа нь өөрөөрөө төрсөнтэй адил. Хагалгаагаар төрсөн гэдэг нь та өөрөө хүүхдэд төрүүлээгүй гэсэн үг биш юм аа. Та 9 сарын турш хүүхдэд тээж, бусад ээжүүдийн адил хүүхдэд мэдэрсэн нь таныг хүүхдэд тээж төрүүлсэн гэдгийг батлах сорив шүү дээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.